За сайн цаана өнөө. Тэгээд өнөөдөр би ерөнхийдөө өөрийнхөө бас зүүдэг гинжнүүдээс ерөнхийдөө танилцуулъя гэж бодлоо. Бас клипэн дээр зүүдэх ч гэсэн тэр болгон дээр ингэж нөгөө детальч харуулж байгааг бах тийм учраас одоо гоо нэгээр нь үзүүлэх гэж бодлоо. Гэхдээ энэ ч бас яг миний бүх гинж бол байхгүй байна. Одоо яг авч явж байгаа гинжнүүдээс харуулъя. Сайхан бас та бүгд харсан бол Вандебогийн төсөөдөр би нэг Монголын хажин зургаар хийсэн гинжийг хийсэн байгаа. Тэгээд нэг гинж байхгүй. Та бас миний хамгийн хайртай тосто зоос гээд алтан гинж байсан. Тэрийг play time дээр хайсан байгаа. Тий, тэгээд одоо байгаа гинжнүүдээс үзлээ. Нэрээ тэгээд дашин дэлгэхэд тэр алтан гинж нөгөө алт алга болдгоо гэдэг лөө тий. Олсон хүн надад өгчихгүй дөө би тэгээд бас төр зөрүүлээд бас гоё баярлаа гэд баярснаа гоё илэрхийлж болно. Өгчөөрэй. Энэ одоо колонуудын нэг маань байна. Иесусийн колон. Тэгээ би тэгтээ яг Иесусийн шүтлэгтэй биш л дээ. Тэгтээ яг одоо яг энэ Jesus Peace гэдэг нэртэй юм колон байгаа. Энэ нь ерөнхийдөө бас яг хипхоп одоо culture юм уу те. Тим юм дээр ер нь бол бас тийм утга учиртай одоо үн цэнтэй юм уу бас нэг culture басан тийм юу л та. Соёлын нэг гэх юм уу те. Энийг бол би тэгтээ энэ гинжин дээрээ зүүдэг. Энэ гинж бол одоо basil chain гэж хэлнэ. Энэ бүрэнки одоо бүрэнки хэлбэртэй. Тэгээд ерөнхийдөө зүүдэг байгаа. Тэгээд дараачих нь болохоор энэ бол ер нь бол түүхтэй гинж байгаа. Энэ болохоор 19 мм-ийн Cuban chain. Ямар түүхтэй вэ гэхээр би хамгийн анхны тосто зоос гэдэг тоглолтоо 19 онд хийжсэн. Тэгээ 19 онд тоглолтоо хийсний дараа мөнгөтэй болоод тэгээд яг одоо миний дандаа гинжээ цагтаг GLD-гээс сайддаг Америкийн тэнчэнээс яг хамгийн анхны одоо өөргөө шагнаж зөгчижсэн гинж маань гэвэл энэ байна. Яг би энийг загчаа дараа нөгөө хатуур зүгийн зэтэй тэгээд Сариунатай нөгөө Single Ladies гэдэг киноны саундтрекийг хийж яхад энэ гинжээ зүс мэддэг байхгүй. Тэгсэн чинь коммент уншижсэн чинь 5000 төмөр гинжний зүчээд энэ одоо гэж тэрийг хараад доор бүр гिचмээ санагдчихлээс. За энэ болохоор Moisani даар хийсэн юм юу бас Cuban chain байгаа 12. Гэхдээ энэ 8 мм байх. Тэгээ 8 мм гэдэг юу хийж байгаа вэ гэхээр энэ юу хийж байгаа энэ өргөнийг нь хийж байгаа. Энэ 19 гэдэг нь болохоор энэ 2 см-ийн өргөнтэй гэсэн үг баг. Энэ 8 гэдэг чинь ерөөхдөө 1 см арай өргөх юм уу. За энийг болохоор хамгийн сүүлд авсан гинж гэвэл энэ байна. Энэ Valentini хэмдэлгээ 70% хэмдэрсэн багт нь авч ирсэн. Энэ нэг ойрог нь $1200 хэлсэн 70% хэмдрээд 300-400 жил авцаа болж ирсэн нэг тийм гинж байгаа. Тэгээд энэ бас 19 мм-ийн Prong Cuban гэдэг нэртэй Cuban chain. Энээс арай илүү юугаар илүү гэх юм бол одоо ингээд харах юм бол нөгөө шигтгээнүүд нь илүү их. Энэ дээр одоо чинь нэг юм дээр нэг за 9-оос 10 чулуу байхад энэ дээр бол нэг дээр нь бараг 30 мөч байгаа ч юм уу те. Тийм юм chain. Одоо энийг өмчөхөд бол энийг зөвхт бол ер нь хамгийн гоё харагддаг. За энэ болохоор зүгээр л нэг гэж бас Иесус юутай Crossтэй тэгээд Rosary гэж нэрлэдэг энийг. Rosary гэдэг нь болохоор энэ нь бол ингэж явж байгаад дундаа нийлээд доошхоо ингэж уртулдаг. Ийм chain байна. Гэхдээ энийг гар аргаар Rosary болгосон л дээ. Наах зүгээр ийм гинж байсан. Тэгэхээр би өөр гинжнээс энийг аваад ерөнхийдөө Rosary болгосон бас би бол манай логичны найзууд бид нэг 2008-9 онд бол дандаа Rosary зүтгвэсэн. Гоё чулуун Rosary зүтгвэсэн. Гинт одоо нэг мод иргэн гэдэг шиг нэг буцаад нэг өргөмдөө өмсмөр санагддаг ч те бас ийм Rosary зүүмээр санагдаад ийм Rosary тагаа. Энийг болохоор ихтэй шургуулгын дотроос явж байгаа болсон хаамсаа гэдэг юм бурхны гар. Энийг зүгээр харж байгаа дараа нь надад бас гэрт ганц хоёр өөр гинжнүүд байгаа л да тэднээс харжаад энэ жижигхэн мөхтэй учраас жижигхэн юу н олдох юм бол тэрэндээ хийгээ зүчиж гэж бодоод. За энэ болохоор хамгийн одоо бас түүхтэй колонуудын нэг л дээ. Энэ болохоор 31 гэдэг нь болохоор би яг 31 хүрэхтэй. Яг тэр би миний хоолоо өвдсөн байсан байхгүй. Тэгээд хаалгаанд ороод хоолоо зүгээр болохоор тэр яг миний нөгөө амар
шар хөдөлсөн байсан гэх юм уу, дуулдаг байсан дуунуудаа дуулж чадхаа болцсон. Шин дуу ихлээр хоолой амир сөнгө гой хүснээр дуулж чадахгүй, толгоон дотор нөгөө гой аялганд байгаад байдаг мөртлөө тэрийгэ дуулж нөгөө аян дээр буулгаж чадахгүй. Яг тэр за би дараа жил миний хоолой зүгээр болоход би өстө бутаавнаа гэж бодоод тэгээд тэр үед миний нас 31 болсон байх болно. Тэгээд 31 нас миний одоо энэ амьдралын одоо нэг дахиад нэг эргэж байгаа point байх болно. Тэгээд би яг 31 настайдаа яана гэж бодож ирсэн байхгүй юу. Эргэлтийг өөртөө авчираад тэгээд гэж бодоод би 31 бэлгшээж 31 авч ирсэн. 31 настайдаа ерөнхийдөө би бас болж байгаа мэдсэн байхгүй юу. Тэгээ бас нэг болж байгаа мэднэ гэдэг чинь бас амьдралын нөгөө бодож ирсэн төлөвлөгөөнүүд чинь бас дахиад ингэж өөрчлөгдөж шүү дээ. Тэгэхээр ер нь бол 31 нас миний яг яалчгүй нөгөө өөрчлөлтийг авчирсан жил болсон байхгүй. Тийм болохоор энэ 31-ийг ингээ бэлгшээдээ. Иймэрхүү байна да. Яг одоогор бол тэгээ хам түрүү хэлсэнчлэн надаа яг тэр нэг манай аавын бэлгэлсэн Орс алт гээд нэг бүр зузаан гоё тийм Кубан зузаан алтан гинж байсан. Тэрэн дээр би тост зоос гээд колон хэлгээд зүудэг байсан. Тэгээд тэрийг бас ганцаар клипэн дээр харж лээсэн хүмүүс. Тэрийг хайсан жоох харамстай. Гэхдээ тэр алтандаа биш зүгээр аавын эхлээд өвөөгөөс тэгээ аав руу ааваас эхлээд эмээгээс аав руу тэгээ ааваас надад дамжсан байсан. Тэр бас үнэтэй цаатай нэг хайсандаа жоох харамсдаг. За тэгээд ийм байна да. За тэгээд та бүгд өнөөдөр гинжнүүдээс сонирхоллаа. Тэгээд гинжнүүдийнхаа хэсгээс нь тэгээд чанарсан баярлаа. Бид нэр 5,000 төгрөгнүүд биш шүү.